DeFi платформ дээр BPS токен хэмээх Ultima Chain блокчейн дээр ажилладаг Split токены шинэ төрлүүд гарлаа. Та Smart блокчейн дээр ажилладаг BSP1 болон BSP2 токеноо тэдгээрээр солилцож болно. Солилцоо нь тусгай BPS Minter Split контракт багцын тусламжтайгаар явагддаг. Багцыг худалдаж авсны дараа та 360 өдрийн турш өдөр тутмын төлөлтийг тэнцүү хэмжээгээр хүлээн авна. Энэ завраар бид яаж BPS Minter Split контракт багцыг худалдаж авах, авсан токен ба авах ашгаа гаргаж авахыг харуулна. 1-р алхам: багцын төлбөрийг хийнэ үү? DeFi сайт руу нэвтэрч орно уу? Дашбордын баруун дээд буланд BPS Minter Split-ийг сонгоно. BPS Minter Split-ийн интерфейс нээгдэнэ. Хуудсыг доош гүйлгэхэд худалдаж авах боломжтой багцууд танд харагдана. Багц тус бүрийн хувьд танд түүний үнэ болон 360 өдрийн BPS Minter Split токены төлөлтийн өдөр тутмын дүн, дүүнжлэн тус хугацааны турш танд олгох нийт дүн харагдана. Дараа нь хэрэгтэй багцынхаа хажууд худалдаж авах товчлуур дээр товшно. 2-р алхам: төлбөрийн аргаа сонгоно уу? Төлбөрийн арга сонгох цонх нээгдэнэ. Smart блокчейн дэх BSP Split 1 цэгтэг эсвэл BSP Split 2 цэгтэйгээр төлбөр хийх аргыг сонгоно уу? 3-р алхам: багцын төлбөрийг BSP Split 1 цэгтэг эсвэл BSP Split 2 цэгтэг токеноор хийнэ үү? Төлбөрийн цонх нээгдэнэ. Та зүгээр л Smart Wallet гар утасны апыг ашиглан QR кодыг уншуулаад төлбөрөө хийж болно. Эсвэл шаардлагатай дүнг заасан хаяг руу гар аргаар илгээж болно. Гүйлгээ хийхэд 24 цагийн хугацаа өгдөг. Мөн гүйлгээний шимтгэлийг Smart зоосоор суудагдгийг анхаарна уу? Үүний хажуугаар шатаалтын шимтгэл, зарцаалтай шимтгэл суудахгүй. Төлбөр хийсний дараа баяр хүргэсэн цонх нээгдэх бөгөөд энэ нь багцыг амжилттай худалдаж авсан гэсэн үг юм. Миний гэрээнүүд хэсгийг нээхэд танд гүйлгээний тухай мэдээлэл харагдана. Захиалгын дугаар, огно, багцын нэр, урамшууллын BPS-ийн хэмжээ, гүйлгээний төлөв, багцын үн. Гүйлгээний дугаар дээр товшсноор та гүйлгээний тухай мэдээллийг PDF хэлбэрээр татаж авах боломжтой. 4-р алхам: худалдаж авсан багцын тухай мэдээллийг судлах. Дашборд руу буцаж очиод саяхан худалдаж авсан багцын тухай мэдээллийг харахын тулд BPS Minter Split-ийг сонгоно. Нэгдсэн цонхонд танд дараах мэдээлэл харагдана. Хүлээн авсан ба гаргаж авах боломжтой BPS Minter Split-ийн хэмжээ, нийт сплитүүдээс авсан ашигын хувь, худалдаж авсан багцын дагуу шинжлэгдсэн лимитүүд. Дэлгэрэнгүй мэдээллийг харах товчлуур дээр товшоход таны багцын ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл танд харагдана. Ахиц дэвшлийг харах товчлуур дээр товшоход таны багцын дагуу төлөлтийн хувиар танд харагдана. Багц худалдаж авсны дараа Split токеныг 360 өдрийн турш өдөр бүр тэнцүү хэмжээгээр олгохыг танд сануулж байна. Хүлээн авсан токеноо хүссэн үедээ Smart Wallet руу гаргаж авах боломжтой. 5-р алхам: Payout. Хүлээн авсан токеноо хэдвч рүүгээ яаж гаргаж авахыг харцгаая. Дашборд тав руу буцаж очиод төлөлт товчлуур дээр товшно. Гүйлгээний цонх нээгдэнэ. Хэдвчний хаяг мөр төлөлт шийдвэрлэх хэдвчний хаягийг оруулна. BPS мөрд гаргаж авах BPS-ийн хэрэгтэй хэмжээг оруулна. Шилжүүлэх дээр товшно. Google Authenticator апын кодыг оруулж гүйлгээг баталгаажуулах шаардлагатай. Үүний дараа гүйлгээг амжилттай үүсгэснийг баталгаажуулах цонх нээгдэнэ. Түүнчлэн та түүх таабыг нээж төлөлтийн шилжүүлэхийн түүхээ харах боломжтой. Энэ заврын ачаар та BPS токеныг солилцох үйлдэлтэй илүү дэлгэрэнгүй танилцсан гэж найдаж байна. Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албанд хандаарай. Бид танд дуртаяа туслах болно.